Сайн байцгаана уу? Тунбаатарын мөнхчин байна. За миний өдөр тутамдаа ашигладаг 7 технологийн эд зүйлстэй танилццгаая. За хамгийн нэгдүгээр танилцуулах зүйл бол миний спикер буюу одоо чанга тоглуулагч байна. За энэ бол их юм сонин юм бүтцтэй харагдах энэ shape нь бол их юм сонирхолтой, хүмүүсийг сонирхоод асуудаг энэ юу юм гэдэг нэг юм хариг-харгийн хөлөгшөгч юм шиг те. Энэ юу вэ гэхээр Францын De Vialet гэдэг компани бүтээсэн юм Phantom гэдэг юм спикер байгаа. Тэгээ би өөрөө их хөгжим, их олон төрлийн хөгжим сонсох дуртай. Заримдаа classic rock, hard rock, за country, hip hop гэх ер нь маш олон жанрын хөгжим сонсдог учраас спикер болгоо өөр өөрсдөө гэсэн давуу талтай байдаг. Зарим спикерүүд дээр рок дуу сонсоход муухай сонсогддог болов хипхоп дуу сонсоход одоо бас сайтай гоё сонсогддог гэдэг ч юм уу те. Тэгээд би маш олон одоо спикер туршиж үзсний үр дүнд бол энэ спикерийг бол сонгосон. Энэ спикер маань маш одоо crisp буюу тэр дуучны хоолойны одоо цар хүрээг бол их гоё юм чихэнд бүр яг хажууд дуулж юм шиг ойрхон авчир сонсогддог. Дээрээс нь бааз бол маш сайн. Тэгээд бүх төрлийн хөгжмийн одоо дуунуудыг, жанруудыг сонсоход бол маш гой сонсогдоор юм давуу талтай. Тэгээд энэ спикерийн түүх юм бол би анх 2020 онд яг коронагийн үеэр Дубайд уулзалтаар аялаад явж исэн чинь Дубайн одоо Бурж Ал Араб гэдэг 7 хоттой зочд буудал байдаг. Тэр 7 хоттой зочд буудлын хүлээн авах танхимд бол маш гоё юм классикл хөгжим яваад тэгээд бүр их гой сонсогдсон. Энэ хаанаас гараад байна гэдэг ингээд хайж олоод очисон чинь ерөөсөө маш том ийм заалан дотор энэ спикерээс хоёрхныг тавьсан байсан. Тэгээд тэр хоёрхан спикер бол тэр заалыг бүтэн акустик орчноор хангаж маш гой классик хөгжмийг бол явуулж исэн учраас би очиод энэ брендийг нь харж аваад зургийг нь аваад тэгээд интернетээс хайж агаад олж авсан байгаа. За хоёр дахь хэд зүйлнх юм бол надад бас их одоо нандин нэг ийм зүйлийг танилцуулах гэсэн. Энэ яг технологийн зүйл гэхээсээ илүүтэй би өдөр тутам одоо хэрэгэлдэг учраас миний ийм цаг байгаа. Энэ цаг нь Omega Seamaster 007 Bond гэсэн ийм цаг байгаа. Тэгээд энэ цаг бол James Bond кинон дээр одоо James Bond өөрөө зүүдэг. Нөгөө Sky юу илээд дээ. Тэр James Bond-ийн нөгөө Sky-тай 16 онд илүү гарсан тэр кинон дээр James Bond зүүдэг маш гоё цаг. Тэгээд тухайн үед бол би энэ цагийг худалдаж авах одоо боломжгүй байсан. Тэгээд мөрөөдөж жогоод 2019 онд анх бол энийг Монголын Omega-гаас авч ирсэн. Монголд бас ороод ирчихсэн. Ганцхан шиг байсан. Тэгээд энэ цаг бол би өдөр болгон зүүдэг. Би надад яг өөр цагууд байдаг. Өөрөөр одоо гоё брендинг. Гэхдээ энэ цаг юугаараа онцлог вэ гэхээр энэ титаниум болохоор маш бат бөх бөгөөд маш хөнгөн. Тэгээд цаг бол ингээд байнга зүүхэд бол дарамт тээртэй юм хүнд байх ёсгүй гэж үздэг. Тэгээд энэ бол Seamaster гэхээр нөгөө усан дотор гүн бас шумбахад зориулсан юм шиг байлаа. Тэгээд ийм энгийн, тэгээд ийм гоё өдөр тутмын миний хэрэгэлдэг юм цаг байгаа. Тэгээд хүн бол илүү одоо гоё ганган гэхээсээ илүүтэй өөрт тухтай зүйлд бол өдөр болгон хэрэглэхэд ингэж сонгодсон болов гэж бодож байна. За гурав дахь хэд зүйл бол миний одоо та бүхний хайртай одоо AirPod байна. За би гадаад дотоодын хүмүүстэй маш их утсаар ярьдаг. Тэгээд уулзахаас илүүтэй ер нь утсаар ярьчи, видео кол хийчи гэдгийг бол илүү одоо ашигладаг. Тэгээд энэ AirPod бол маш хурдан одоо би алга болгодог. Дээрээс нь одоо маш их ашигладаг. Тэгээд гэртээ нэгийг, офис дээр нэгийг, тэгээд өөртөө нэгийг яг ингэж авч явдаг. Яг тэгэхээр офис дээр ярьж агаад энийг орхичдаг. Тэгээд нөгөө машинтаар явж байгаад ярих гингүүд байхгүй болохоор аюу хэцүү. Эсвэл гэртээ нэгийг орхичоод офис дээр очиод байхгүй болохоор хэцүү байдаг учраас сүүл рүүгээ тэгээ хайж өргөдүүлээд байсан учраас ерөөсөө яг ингээд гурван чухал газар ингээ өөртөө нэгийг авч яваад офис дээр заавал нэгийг, гэртээ заавал нэгийг байлгахыг гээд тэгээд ингээд байлгадаг. Энэ бол бас миний бүр байнга хэрэгэлдэг зүйл. Утасны спикерээр хизээч юм сонсож чаддаггүй дургу заавал энэ хөвчийг хийдэг. Тэгэхээр бас нөгөө түрүүний спикер ярьсантай адилхан ер нь нөгөө дуу мэдрэмжийг авахд бол нэг илүү чухалчилж хандаад идэм болоо гэж боддог. За дараагийн зүйлс нь бол миний AirPod Max байна. Маш халтар болсон байгаа.
Тэгээд нэлээд хэрэглээ болвол одоо даасан ийм чихвч байгаа. Та нар бас мэдэх бах. Тэгээд хөлрөөд ингээ сайхан алтаасан байна өө. Тэгээд энэ чихвчээ болохоор зөвхөн workout буюу хийх буюу жимэнд явахдаа зүүдэг. Анх бол яг үнэндээ энэ AirPod Max-ыг гараад $500 гэж худалдаа нь гарч байхад бол $500 юм чихвч аваад чи яалаа шал хэрэггүй одоо overpriced үнэтэй зүйл гэж боддог байсан. Гэтэл яг одоо жимэнд явхад за мөн эсвэл дууг бас ингэж бүр орчноос тусгаарлагдаж сонсоход бол маш гоё дууралттай. Яг үнэхээр одоо тэр үнэндээ бол хүрсэн бас ийм чанартай чихвч гэж боддог. AirPod-ыг зүүгээд жимэнд явахаар салж унчих гад байдаг нэг асуудал байдаг. Тэгээд энийгээ зүүгээд яг нөгөө workout-ing тийм өндөр одоо хэмнэлттэй, хайптай дуугаа сонсоод тэгээ яг зөвхөн өөр дээрээ анхаарад хөлсөө гаргаад тэгээ одоо сүүлийн 2 сарын турш 13 кг хайсан байна гэж. AirPod Max-ийн нэг сул тал гэх юм бол жоохон одоо ингээд жоохон жоохон тий хөлөрдөг. Тэгээд жоохон халуун үед бас хэрэглэхэд жоохон хэцүү. Түүнээс болвол их сул тал гэдэг юм байхгүй тий. За дараагийн эд зүйл гэвэл мэдээж одоо миний iPhone байна. За iPhone бит хоёр бол хоорондоо одоо яг холбоотой их түүхтэй. Ягаад тэгэхээр би хамгийн анх одоо Монголд миний хийжсэн бизнес бол iPhone зарж исэн. Мөнхчин ба алим гэдэг одоо бизнесийг эхлүүлээд тэгээд Америкаас одоо анх удаа л баг ер нь гадаадаас тийм нөгөө өндөр үнэтэй бараа захиалгыг бол Монголд хийж исэн. Тэгээд мөнхчин ба алим маш амжилттай бизнес болж исэн. Оргил үедээ бол баг 3-4 мянган iPhone-ыг бол Монгол руу оруулж ирж зарж исэн. Хамгийн хямдхан одоо iPhone-ыг хамгийн хурдан шуурхай үйлчлэгээр Монголд оруулж ирж исэн. Тэгээд iPhone-ыг бол анх одоо гарсан цагаас нь эхлээл iPhone яг 4-өөс эхлээд гэдэг чинь 2010 оноос эхлээд ер нь бол хэрэглэж байгаа. Өөр утас хэрэглэх гэж оролдож үзсэн Samsung ч үгүй юу ч үгүй. Тэгээд iPhone бол ерөөсөө л энэ надад зүгээр хамгийн таалагддаг давуу тал нь маш одоо user friendly буюу одоо хэрэглэхэд амар хялбар. Бүх юм хаана юу байгааг мэддэг. Одоо ингээд барыг харахгүйгээр ч үйлдэл хийсэн ингээд рефлекс болчихсон байдаг учраас их таалагддаг. Уг нь бол зарим одоо технологийн зүйлсээр Samsung бол хамаагүй илүү л гэдэг штэ тий. Гэхдээ хэрэглэж үзэх гээд оролцсон маш хэцүү юм байлаа. Тэгэл ер нь iPhone бол iPhone хамгийн одоо best утас миний хувьд. Screen time би хамгийн их screen time хийдэг миний аппликейшн бол MetaTrader 5 гэж аппликейшн байдаг. Тэр бол нөгөө арилжааны аппликейшн. Тэгээд screen time daily average 5 цаг гэж. Тэгэхээр угаасаа энэ чинь ингээл нөгөө утсаар яриад суун видео колл энэ болгон чинь бас орж байгаа тий. Тэгээд Facebook Messenger 44 минут байна. Тэгэхээр Facebook Messenger-ээр маш их одоо хүмүүстэй харилцдаг байх нь байна. Instagram бол 15 минут байна. Тэгээд MetaTrader 29 минут гэж байна. Тэгэхээр за тэгээд бусад аппликейшн одоо Reddit дээр өдрийн average time баг 10 гинөө. Тийм байна. Тэгээд Safari, Google гэдэг ер нь ийм их олон төрлийн аппликейшн гарч байна. Telegram гэдэг те. Тэгэхээр зөвхөн Facebook бас ухдаг биш байх нэ гэж те. За дараагийн эд зүйлс бол мэдээж одоо бизнес хийдэг хүн тэр тусмаа одоо технологийн бизнес эрхэлдэг хүнд бол компьютер бүр зайлшгүй байх ёстой. Би бол компьютер гэхээс илүүтэй лаптоп зайлшгүй байх ёстой. Ягаад тэгэхээр илүү цагийг үр бүтээлтэй одоо ашиглахын тулд би бол лаптопоо байнга өөртөө авч явдаг. Тэгээд төгжрээнд гацж явахдаа ч юм уу эсвэл кофе уухтаа эсвэл ланч идэхдээ болвол те ингээд нэг сул чөлөөтэй цагтаа бол лаптопоо гаргаж ирээд хийх ёстой жижиг сажиг таскуудаа нэг имэйл хариулах ч юм уу тэр юмдаа бол заавал хийж явж идэг. Тэгээд сүүл рүүгээ нөгөө ажлын компьютер чинь ингээд том дэлгэцтэй ингээд том компьютероос илүүтэй ингээд лаптопоо хэрэглэх нь айгүй дуртай болцсон байлаа. Яагаад тэгэхээр миний энэ лаптоп яг мэдээж MacBook бас л ингээд Apple-ийн продакттэй. Тэгэхээр нөгөө Apple-ийн бүтээгдэхүүнд бол одоо тэр нөгөө хэрэглээ нь их амархан талаасаа бол их татагддаг. Түүнээс нэг гой сайхан дизайнда бол биш. Apple-ийн MacBook-ийн хамгийн таалагддаг зүйл нь ерөөсөө хурууны энэ үзүүрийн нөгөө touchpad-ны мэдрэмж маш сайн. Би энэ дээр ингээд чанга дарах шаардлага байхгүй. Ерөөсөө бүх юмыг ингээд
айгүй хурдцтай хийдгээр их давуу талтай. Тэгээд ягаад чи энэ бас тайпингийн юмнууд нэг юм зөөлөн их юм амар байдаг. Тэгээ би хурдан бичиж чаддаг. Тэгээд мэдээж арилжаач хүн учраас арилжааны өндөр одоо технологи шаардсан, хурд шаардсан энэ аппликейшнууд run хийн. Тэгэхэд бол тэрийг бүрэн одоо гацхгүй дааж явдаг. Тэгээд M3 MacBook байна. Би жил болгон MacBook шинээр гарахаар шинийг худалдаж аваад тэгээд өөрийн хэрэгжилжсэн хуучнаа болохоор ингээд ажлынхаа залуучуудад бол ер нь өгөөд бэлгэлцдэг байгаа. Тэгээд дараагийн MacBook-ны модель хизээ гарах уу гэд манайхан бас хүлээж байдаг гэж тэ. Нэг зүйл гэвэл би Windows-ийн зарим нөгөө одоо аппликейшн чинь Mac дээр байдаггүй. Тэгээд зөвхөн Windows дээр байдаг аппликейшн хэрэглэх хэрэгтэй болоод би Windows-ийн бүр маш өндөр хурдтай одоо гейминг компьютер build хийгээд бүр яг хийлгэж үзсэн. Ашиглах гад үнэхээр чадаагүй. Яагаад тэгэхээр бас л нөгөө iPhone шиг сүүлийн одоо 10 жил яг ингээд MacBook хэрэгэлсэн, эсвэл iMac шиг юм дандаа Mac-ийн компьютер хэрэгэлсэн учраас маш хэцүү байсан. Тэгээд тэрийгээ бас ажлынхаа залууд өгөөд одоо эргээд Mac руугаа орсон. Тэгээ Mac дээр нөгөө parallel desktop гэдэг Windows-ийн application run хийдэг софтвер суулгаж агаад Windows-ийн application-ууд ашиглаж байгаа. За миний одоо хамгийн их цаг өнгөрүүлдэг дэлгэцэн дээр хамгийн их цаг өнгөрүүлдэг зүйл бол TradingView гэдэг одоо вебсайт байдаг. Тэгээ энэ бас өөрөөсөө даунлоод хийдэг аппликейшнтэй. TradingView дээр юу хардаг вэ гэхээр ерөөсөө л зах зээл дээр юу болж ийн, жинхэнэ цагийн чартууд, алтны ханш яаж ийн, биткойн яаж ийн, S&P 500 яаж ийн, GBP USD, oil яаж ийн хэмжлэн бүх одоо ханшаа бол ингээд хянаад сууж байдаг. Арилжаач хүний хувьд бол энэ зах зээлийн хяналтыг бол маш сайн хийж явах хэрэгтэй. Мэдээж зах зээл дээр эрсдэл мөнгө эрсдэлд арилжаа нь орж байгаа учраас байнга ер нь хянжаах хэрэгтэй байдаг. Мөн бас арилжааны боломжууд гарч ирэхийг хүлээгээд хараад сууждаг. Тэгэхээр ажил дээр бол одоо ялангуяа би ингээд ийм маш том ийм хоёр дэлгэцтэй. Тэгээд нэг дэлгэцэн дээр бол бүтэн энэ trading view-гээ олон window-оор гаргаад өөр ханшууд гаргачаад тэгээд нөгөө window дээр болохоор ингээд ажиллаа хийдэг. Гэхдээ байнга нүдний болонд бол ерөөсөө тэр ханшийг бол хянаастай байждаг. Тэгэл эргэлдэх тоолнд ингээд тэр ханшийг харж идэг. Тэгэхээр энэ tradingview.com гэдэг вебсайт бол за баг миний амьдралын ер нь 24 цаг байх юм бол за баг 10-11 цагт надтай хамт байгаа ийм одоо аппликейшн вебсайт байгаа. Тэгээд энийг бас зохион бүтээсэн хүмүүс нь баярлалаа гэж хэлье. Яг гадаадд л байдаг л та. Усандаа стресс нь тех гэхээсээ илүүтэй авчаад нэг хэрэгжилж чадахгүй зүйл зөндөл байсан л да. Жишээ нь би өөрөө тэртээ тэргүй Mac хэрэгэлдэг юм байж чиж Windows-ийн компьютер ингээл бүр шинээр ингээл амар график карт марта билд хийлгүүлчихэл тэгэл тэрийг хэрэгжилж чадахгүй байх хайрын л байсан. Тэгэхээр одоо бол нөгөө өөрийнхөө юунд дуртай, юуг хэрэгэлдэг, юуг сонгох ёстой гэдгээ маш сайн мэддэг учраас их тийм харамсаад байх зүйлс бол багассан. Ер нь бол би өөрөө юм шинэ гарч байгаа бүтээгдэхүүн технологи тэр зүйлсийг бол ашиглаж try хийж үзэх маш дуртай. Одоо анх одоо бараг 16 онд би Америкт жишээ нь Tesla машин бол анх унжилаа. Тэр чинь одоо бараг 8 жилийн өмнө дээ. Тэгэхэд тухайн үед бол одоо хүмүүс бараг Америкууд ч өөрсдөө Tesla-г нэг сонирхдаггүй. Тэгээд миний машинд орж ирсэн манай одоо Америк найзууд ингээл ваа ямар том скрин юу вэ, ямар гоё юм бэ гэдэг байсан. Тэгэхээр илүү нөгөө технологийн бүтээгдэхүүнүүдэд бол маш шунаж дурлаж худалдаж авч одоо их л мөнгө үрдэгтэй. Тэгээд яг хав тэр үрсэн мөнгө надад эргээд ашиг өгөөж болж ирсэн гэж үздэг. За миний өдөр тутамдаа ашигладаг 7 технологийн эд зүйлс болон софтвертэй танилцсанд баярлалаа.